За сайн байцгаана уу? Манай Dark Bay channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэлдгээрээ хэрвээ шинээр сонсож байгаа хүн байх юм бол Dark Bay-гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны дөрөвдөх өдөр болгон гаргахыг хичээдэг. Хаяада жоохон залхуурахаараа 2-7 хоногтны гаргадаг. За тэгээд ийм нэгэн channel байна. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification on болгоорой. 2-3 хүмүүс комментээр нөгөө дугаарууд ч орж исэн юм уу мэдээгүй штэ. YouTube-ээс ерөөсөн notification ирээгүйгээд бичсэн байсан байхгүй. Тийм болохоор subscribe дарчаад тэгээд notification on гэд дарах юм бол яг 7 хоног болгон дугаар орсноос одоо бараг 5-10 минутын дараа хэлдэг үлээ тэг яадаг лээ. Дугаар орчлоо шүү гэд утсанд чинь гараад ирнэ. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа эхлүүлье. За өнөөдрийн ярих хэрэг нь Америкийн Невада мужийн Spring Creek гэдэг нэг жижигхэн хотод болсон. За энэ жижиг хотод бол хүн болгон бие бинийгээ мэддэг. Тэгээд энэ хот болохоор ерөөсөө айгүй том хашаануудтай, фармтай Америкийн нөгөө нэг cowboy гэдэг дээ штэ. За яг тийм хотод өнөөдрийн ярих цаа хэрэг маань бол гарсан. За Brittany Wlacki-гээ охин 2003 оны 6 дугаар сарын 4-нд Колорадод төрсөн. Хүүхэд байхдаа ээж аав, эрэгтэй Джеймс гэдүүтэйгээ бүгдээрээ 2010 онд саяны хэлсэн Spring Creek руу нүүсэн. Тэгээд аав нь маш сайн ажил олсон болохоор тийшээгээ нүүж очихоор шийдээд очсон. За Brittany хөдөө очоод морь унах дуртай болоод бүр өдөрт хэдэн цагаар морь унаад алга болчдөг байсан. Тэгээ бас фермийн амьдралаар амьдарч өдөржин мал маллаж дахиад ингээл хоол мол өгдөг ажилтай. Тэрэндээ ч гэсэн өөрөө маш их дуртай. За тэгээд сайхан амьдарч исэн чинь удалгүй ээж аав нь салахаар шийдээд хоорондоо салсан ч одоо маш эв найрамдалтай найзууд болж салсан гэх юм уу. За Brittany дүүтэйгээ цуг автагаа амьдарч ээж нь тустай холгүй ердөө 4-5 байшингийн цаан тустай амьдрах болсон. За хоёр ээж аав хоёулаа хүүхдүүдтэй маш их хааштай хэдийн ингэ салсан ч гэсэн хүүхдүүдээ нэгдүгээр тавьж аль болох салж байгаа гэдгээ хүүхдүүдтэй одоо хүн дээр тусахгүйгээр салсан. За аав нь охиндоо маш их хааштай, охин ч гэсэн аавда угаасаа маш их хааштай. Тэгээд энэ хоёр яг л сайн найзууд шиг хамаг юма бибиндээ ярьдаг, айгуу гоё харьцаатай байсан. Тэгээд хувийн амьдрал нь сайхан байсан ч гэсэн одоо Brittany-гийн хувьд бол сургууль дээрээ ангийнхаа охтуудтай дээрлэхүүлж эхэлсэн. За сэтгэл санаа нь маш их муудаад дэрдэггүй болохоор нь ээж аав нь хоорондоо ярьж агаад гэрээрээ ахлах сургуулийнхаа хичээлийг үзэж бол дипломо авч чадсан. За дипломо авсан Brittany юу хийх вэ гэд нэг бол Америкийн усан зэрэгтэлсэж мэдрэлийн эмч болох уу эсвэл бүр шал өөрт мэрэгжил буюу нүүр боддог хүн болох уу гэд юу хийхээ сонгож чадахгүй бодож исэн. За янз бүрийн сонирхолтой болохоор юу хийх үү, аль алийг нь оролдож үздэг юм уу гэд ерөөл бол ирээдүйн маш сайхан гэрэл гэгээтэй байж идэл удалгүй бол бүх зүйл. За ингээд 2020 оны 3 дугаар сарын 8-нд Brittany-гийн аав нь хамтлагтай. Тэгээд хамтлагийнхаа бэлтгэлд явлаа гэхэд Brittany дагаж яваад аавынхаа дуулахыг ингээл хэсэг сонсож байгаа бол хуцаар оролдож байжгаад өөрийнх нь эрэгтэй найз Bryce нь хурж ирж аваад тэр хоёр цуг явлаа гэж яваад өгсөн. За энэ Bryce Dickey гээд энэ эрэгтэй найзтайгаа найзлаад нэлээд удаж байгаа бүр ээж аав нь бибинийгээ таньдаг гэр бүлийнхэн сайн найз нь байсан. Тэгээ ерөөсөө романтик харьцаа өдр бол байхгүй зүгээр л найзууд. За энэ хоёр хаана анх танилцсан бэ гэхээр морины уралдаан дээр Brittany 11-тэй байхдаа Bryce 13-тай байхдаа энэ хоёр бол танилцж байсан. Тэгээд одоо болохоор Bryce 18-тай, Brittany болохоор 16-тай. Тэгээд Bryce бол Brittany-гийн гэрт байнгын байж идэг, оройтхоор гэрт нь хөргөж өгдөг, хүмүүсээс хамгаалдаг, ерөөл бол яг л том ах шиг харьцаатай байсан. За тэгээд 3 сарын 8-ны өдрийн 3 цаг 30 минутын үед Brittany аавда би танаас өмнө гэртээ очиж байхаа гэж хэлээд бол явсан. За аав нь хамтлагийнхаа бэлтгэлийг дуусгачаад орой 7 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь охин нь ерөөсөө байдгүй. Мессеж ч юм уу эсвэл аавраа ерөөсөө залхаагүй. Тэгээд аав нь ерөөсөө нэг тоохгүй дөнгөж угаасаа л 7 цаг 30 минут болчихсон юм чинь жоохон хүлээж ийгээд ирэхгүй болохоор нь утас руу залхсан чинь утас нь холбогдох боломжгүй байсан. За тэгэхээр нь Джеймс буюу Brittany-гийн дүүгээс одоо өөрийнхөө хүүгээсээ эгчигээ харсан уу
гэртээ ирсэн юм уу гэсэн чинь Джеймс Бритнийг ямар нэгэн парад явцсан найзуудтайгаа ууж муугаа сууж иж магадгүйгээд худлаа аавда ихчигээ өмөрхөө тиймээгээд хэлцдэг байхгүй юу. Ирчээд ерөөсөө буцаагараа явцаа ингээд хэлсэн чинь аав нь хэсэг ингээ санаа намарсан за гэртээ ирсэн чамтай холбогдсон болоо гэд. За тэгсэн тэр хооронд нь Джеймс нууцаар Брайс руу Бритни чамтай байна уу? Хоёр хизээ ирэх юм бэ? Аавын санаа зовоод байна гэсэн чинь Брайс өөдөөс нь би Бритнитэй байхгүй штэ. Аль хэдэн цагийн өмнө сургуулийн урд буулгачаад явсан. Нэг найзтайгаа уулзна гэжсэн гэсэн чинь дүүн өөдөөс нь ямар хүн байсан бэ гэхэд мэдхгүй би царайг нь юусаа хараагүй. Нэг өндөр ковбой малгайтай залуу байсан. Тэгтээ би машиныг нь харж амжсан. Машин нь 2000 оны ногоон Ford машин байсан гэж дүүрэн мессеж өгсөн. За энэ бүгдийг Джеймс ээж аавдаа хэлээд ээж аав нь Бритнигийн таньдаг одоо бүх ногоон машинтай хүн байдгийг мэдхүү таних уу гэд тэр аваараа бол залгаж мессеж өчөж уцтаж хайж эхэлсэн. За ээж аав нь Брайсаас чи тэгээд яагаад хинтээ уулзж байгаа яг юу хийдэг яадаг хүн ингээд асуухгүй яасан бэ гэхэд Брайс маш харамссан байдалтайгаар харин тийм ээ тэгдэг гэжээ өстой миний буруу яана өстой Бритни хаана байгаа юм болоо гэд маш их санаа зовж исэн. Тэрийгэ ч гэсэн ээж аавд нь болон найзууд нь бол гаргаж исэн. Тийм болохоор ээж аав нь Брайст ерөөсөө буруу өгөөгүй. Брайс ч гэсэн харсан үтсэн бүх юмаа хэлээд дээрэс нь Бритни олдохгүй байгаад маш их санаа зовж исэн байртайсан болохоор найзууд нь ч гэсэн ерөөсөө Брайст бол буруу өгөөгүй. 3 дугаар сарын 8-ны оройны 5:30 минутаас хойш ерөөсөө нэг ч сошиал медиа руугаа ороогүй, уцаа авахгүй. Ингээд гэрийнх нь 3 сарын 9-ний үүрээр цагтаад Бритнийг албан ёсоор алга болчлоо гэж мэдгдсэн. За цагтаа нар ээжийнх нь гэрт нь ирээд мэдүүлэг авахд ээж нь болохоор цагтаа нарт Бритнигийн найз Брайс бидэрт хэлэхдээ нэг JT гээд эрэгтэйтэй хэсэг хоорондоо бичлэлжсэн тэр хоёр. Тэгээд тэрнтэйгээ уулзсан байх гэж биднэрт хэлсэн гэж цагтаад хэлдэг. За цагтаа нар дараа нь Брайстай сүүлд Бритнийг буулгасан газар болон юу болсныг нь асуусан. За тэгсэн Брайс ерөөсөө бүр секунд тутамд ингээл газар руу шүлсээ хаяал ингээл нэг жоохон сонирн байртай байгаа цагтаа нарт бол мэдгдсэн. За тэгээд ерөөсөө л угаасаа гудамж нь ус зэрэг хайдаг хүмүүс айгу муухай штэ тий болчихсон ерөөсөө. За тэр яах вэ? За тэгээд Брайс цагтаад би Spring Creek сургуулийн үүдэн Бритнийг буулгаад явсан. Брит машинаасаа гараад ногоон машин руу алхаж утсан. Тэгээ би талиндаа харсан чинь нэг залуу зогсож исэн. Царайг нь сайн ерөөсөө харж чадаагүй гэж цагтаа нарт хэлсэн. За цагтаа тэгэнгүүт Брайсаас чи тэгээд дараа нь юу хийсэн бэ гэсэн чинь Брайс өдөөс нь хэлэхдээ болохоор би 3 цаг 30 минут машинаараа наашаа цаашаа барьж явсан гэсэн чинь цагтаа одоо яагаад чи бүхэл бүтэнтэй 3 цаг 30 минут ингээд ямар ч зориггүй энэ төрөөр явсан бэ гэсэн чинь Брайс хэлэхдээ болохоор би өдөр болгон л бараг тэгж явдсан штэ. Хинээс ч асуусан болно. Би 7 хоногтой заалттай нэг удаа 3-4 цаг машинда юу ч хийхгүй машинаа барьж зүгээрч явдъя гэж цагтаад бол хэлсэн. Тэгэнгүүт нь цагтаа за гэл явуулсан. За тэгээд Брайс бол Snapchat дээр Бритнийг жоохон дүү буюу Little Sis гэж хадгалаад хоорондоо бичсэн мессежүүдээ ч гэсэн цагтаа нарт бол уншуулсан. За цагтаа нар Брайсаас мэдүүлэг авчаад Бритнигийн утсыг нь хайж агаад Spring Creek гэж сургуулаас 5 майл буюу 7 байна уу 8 км-ийн зайтай олоод тэр хаваар дахин Бритнигийн ямар нэгэн хувийн хэд хэрэгсэл байна уу гэж хайж эхэлсэн. За гэрийнх нь найз нөхд нь тэр хотынхан тэр чигээрээ хайж 24 цаг өнгөрсөн ч олигтой юм ерөөсөө олдохгүй байсан. За тэгээд ээж нь Бритнийг ногоон машинтай JT гэдэг залуу ирж авсан. Харсан үцүү хүн байвал энэ утас руу залгаарэ гэж постэр хүртэл бичиж хэвлж энэ тэндгүү нааж исэн. Дараа нь Бритнигийн найзууд нь Брайсаас чи яг юу харсан юм бэ? Тэрийг бид нэр дахиад хэлдэ гэд хоорондоо мессеж ингээд бичилсэн байгаа байхгүй юу. За тэгсэн чинь Брайс Бритнигийн найзууд нь болохоор би юу болсон маш их харамсаж байгаа. Бараг араас нь дагаад явахгүй, нэрийг нь асуухгүй явда. Та нар Бритнийг алга болсон миний буруу гэж битгий бодоорой. Тэгтээ та нар тэгж бодож байгаа бол та нарын зөв гэсэн чинь найзууд нь ерөөсөө чиний буруу ерөөсөө биш ээ. Бид нар чамд ерөөсөө
огтгонч чамайг буруу өгөөгүй байна, чамайг буруутгаагүй байна. Бити өөртөө бурууг өгөөдэй, тайван байна гэд бичсэн. Та нар Бритнигийн утсыг олцсон гэсэн шүү дээ. Тэгээд тэр дотроос нь мэдээлэл хай гэд бодсон ч гэсэн ерөөсөө утас нь нэвтэрсэн, дэлгэцэн хагарсан байсан болохоор утсыг нь засаад дотроос нь бүх юм авах гэж хэсэг хугацаа бол цагтаа нар шаардлагатай байсан. За тэгээд угаасаа Бритнигийн найзууд нь Брайс Бритни хоёр чинь нэлээд удаан найзууд байсан. Брайс яг л том ах шиг нь хайрлаж хамгаалдаг байсан юм чи угаасаа л өөрт нь хэцүү байхад янз бүрийн юм асуугаад яах юм гэж өөртөө бол бас бодцоогооч байсан. За ингээд Бритни алга болоод 36 цаг болсны дараа буюу 3 сарын 10-ны орой ээж Алишан танихгүй дугаараас нэг мессеж авсан. За мессеж нь болохоор Бритнийг бид нэр хулгайлж авсан. Хэрвээ $25,000 бид нарт өгөхгүй бол Бритнийг хүчиндэж ална. Бид нар Бритнид харт амигт тарьсан байгаа. Тэгсэн чинь би энэ удаад байна. Хэрвээ охин чинь өгөх юм бол намайг буруутгах хэрэггүй шүү гэсэн мессеж ирсэн. За энэ мессежийг авсан ээж нь бол шууд цагтаад хэлсэн чинь цагтаа өдөөс нь битгий хариу бичээрэй. Бид нар учрыг нь олноо. Номерыг нь хайж олтол байж байгаараа гэж хэлсэн. Өөрхий ээжт нь бол өстой ямар их те тэр утас руу залгаад мессежчээд охиноо авмаар байсан бол та даанч ерөөсөө цагтаа нарын хэлснээр байхгүй болохгүй. За ингээд ч угаасаа удалгүй тэр мессеж авснаас хэдхэн цагийн дараа Spring Creek сургуулиас 25 км-ийн зайтай нэг хүний цогцолтлоо гэсэн дуудлага бол цагтаа нарт хүрч ирсэн. За нэгд өдрийн өглөө хідэн эрэгтэйчүүд замын хажуугаар явж байгаад нэг хөрөн өнгөтэй зүйл холоос харсан. Тэгээд очиод харсан чинь цус болж таарад дахиад жоохон яваад утсан чинь нэг цэнхэр өнгөтэй тааран том дааван доор нийгэм байх шиг бахаар нь хүрэлгүй цагтаа дуудаж цагтаа нар хурж шалгахад өсвөр насны охины цогц болж таарсан. За хажууд нь Бритни гэсэн нэртэй төлхөөрийн оосор мөн олцсон. Тийм болохоор угаасаа энэ цогц бол Бритнигийн цогц мөн байна гэж цагтаа нар бодоод ээж рүү нь бол шууд хэлсэн. За ээж нь тэр мэдээг сонсоод шууд газар сүхэрч унаад нөө буюу одоо үгүй гэж орлоод бүр газраасаа босчихдохгүй нэлээд хэсэг удаан суусан. За тэгэж амар уйлахыг нь сонссон мөрдөгч бол хэлэхдээ энэ олон жил ажиллахтаа сонсч байсан хамгийн аимшигтай бүр ингээд үр эмтэрмэр дуу байсан гэж хэлсэн мэлээ. За тэгээ Бритнигийн найзууд нь энэ мэдээг сонсоод маш их харамсаж исэн, уйлж исэн ойлгомжтой. Бас Брайс сонсоод Facebook дээрээ пост оруулсан. За постн дээрээ өчигдөр бид бүгдээрээ маш харамсалтай мэдээг сонслоо. Өглөөний 8 цагт бид бүгд манай гэрт цуглаж Бритнийг дурсан сансан. Дэндүү эрт бид нараасаа явсан чамайг ямар их хүн санаж дурсаж байгааг чи хардагч болоосай. Хайртай шүү. Өргөлж бидний зүрхэнд байх болно энэ гэсэн утгатай зүйлийг бол Facebook дээр бичээд пост оруулсан. За энэ хооронд задлан шинжээч Бритнигийн цогцыг шинжилж үзэхэд Бритни доошоо харсан байдалтай олцсон. Мөн өмд болон төрсгийн шагаан хүртлээр тайлагдсан. Эргэн тойрон нийл цус цогцыг чирж явсан байртай цусны мөрөөд хүзүүрөөгөө хутгалуулснаас болоод цусны толб эн тэндгүү болсон. Үхлийн шалтгаан гэх юм бол хутгалуулж бас баймлуулсан гэх шалтгаануудаар нас орсон. Хэргийн газраас цагаан чихвч олцсон. За тэгээд нэг цагтаа нь яг тэр чихвчийг авах гад гараа сунгасан чинь цаана дахин нэг зүйл байхаар нь харсан чинь хэргэлцэн бэлгэвч байсан. Тэгээд гадуурх цаасын бас холгүй хайцсан байсныг нь мөн нотлох баримтандаа авч хийсэн. За тэгээ нөгөө ээжийнх нь утас руу дарамтлсан мессеж ирээд байсан шүү дээ. Тэрийг нь цагтаа нар мөрдөж жагаад хуурамч дугаараас ээж рүү мөнгө салгах гэж бичсэн байсныг ч мөн тогтоосон. За Бритнигийн дүү Джеймс найзуудаасаа JT гэдэг нэртэй ногоон машинтай эрэхтэй мэддэг хүн байна уу гэд найзуудаас асуусан чинь нэг найз нь би нэрээ яг тийм залууг мэдэн штэ гэд цагтаад тэр залуугийн талаар хэлээд цагтаа очиж уулзсан чинь тэр эрэхтэй бүр Бритнигийн талаар мэдхгүй хизээч уртан сонсож байгаагүй тийм хүн байсан. За энэ амьдардаг хот болон эргэн тойрныхын хотуудад JT гэдэг нэр бол маш их нийтлэг. Бас ногоон ачааны машин зөндөө хүмүүс барьдаг байсан болохоор зүгээр нэг тохиолдол байж таарсан. За цагтаа нарт бол дахин нэг сэжигтэн байсан.
тэр нь хэн байсан бэ гэвэл Бритнигийн экс найз залуу. За энэ хоёр хоорондоо хэсэг үерхэж агаад салсан. Маш их токсик харьцаатай. Тэгэд яагаад салсан гэхээр найз залуу нь Бритнигээс секс хүсэж исэн учраас Бритни болохоор үгүй болоогүй байна гэд ахаар нь экс нь дургуун өрөөд бол салцсан. За Бритни экс-ийн дүүтэй нь одоо хүртэл сайн найзууд байсан болохоор салсныхаа дараа ч гэсэн энэ хоёр хаяада уулздаг байсан. За тэгээд хэрэг гарахаас 3 байна уу 4 сарын өмнө Бритни тэр дүүтэй нь машин барьж явж байгаад нэг жижигхэн осолд орсон. За тэгсэн чинь тэрийг экс нь мэдээд чи өстө миний жоохон дууг алхаа шахлаа гэж Бритни рүү уурлаад дээрэс нь чи тэр машины осолд ороод хүчгүй явдаа явж өгөөч чи бол юу ч биш гэсэн мессежнүүдийг биччихсэн аа. Дараа нь уцаар ярихдаа Бритни рүү эсэн зүйлд чамайг хүчндүүлээд өгөхөд байж байгааг чинь харахыг тэгсэн ядуу хүлээж чинь гэд хэлсэн. За тэрийг Джеймс нөгөө эрэгтэй дуу яг хажууд нь сонсоо сууж байсан. За тэгээд эннийхэн дагуу цагтаа нар экс-ийг очиж шалгасан чинь экс нь Бритнийг алга болдог үед өөр нэг найзтайгаа өөр газар байсан. Тэр нь CCTV-д бичигдсэн учраас сэжигтэн биш болж таарсан. За ингээд ямар ч сэжигтэн байхгүй цагтаа нар ногоон өнгөтэй машиныг хайж олъё гэд CCTV-г бол дахин шалгаж эхэлсэн. Тэгээд нөгөө хэрэгэлсэн бэлгэвчний ДНК-г хэрэг гэсэн хүмүүсийн ДНК-тай харьцуулж үзсэн чинь нэгэн ч таарахгүй байсан. За тийм болохоор CCTV-нуудыг шалгаж эхлээд нэг сургуулийн хажуугийн бензин колонкны CCTV-нээс ногоон машин байна уу гэд харсан чинь байхгүй. Харин нөгөө Брайсийн машин Бритнигийн цогцолцсон газар руу одоо зүг рүү явж байгаа нь бичлэгэн дээрээс олж хараад Брайсийг дахин цагтаа нар хилцс дээрээ авчираад бол байцаалт авсан. За цагтаа нар болохоор Брайст чи ингээд Бритнийг харсан хамгийн сүүлийн хүн болохоор бид нар чамаас ингээд дахин мэдээлэл авахар чамайг дуудсан юм аа. Тийм болохоор чи ерөөсөө тийм сэжигтэн биш ээ. Тийм болохоор биднэрт аль болох бүх үннээ хэлж туслаарай гэсэн чинь Брайс ч гэсэн зөвшөөрсөн. За цагтаа нар Брайсийн утсыг нь аваад Snapchat гэд мессежчдэг зураг явуулдаг нэг аппликейшн байдаг байхгүй юу? За тэрнлүү н ороод харсан чинь мессежүүдээ дандаа Бритнигийн цогц олцсон газрын тэнд уншсан нь мэдэгдсэн. За энэ аппликейшн дээр болохоор нөгөө яг хаана байж байхдаа мессеж явуулсан, хаана байж байхдаа мессеж уншсан гэдэг нь гараад ирдэг байхгүй юу? За яг тэрүүгээр цагтаа нар нь бол Брайсийг Бритнийг өөхөх үед яг тэр газар байсныг нь бол олж мэдсэн. За тэгээд цагтаа нар Бритнигийн утсыг нь янзлаад Snapchat руу ороод харсан чинь Брайс Бритни хоёр өөрсдийнхөө зургийг авсан. Тэр нь бас яг Бритнигийн цогц олцсон газраас ерөөсөө хэдэн зуухан метрийн цаана ахуулсан байна гэж хүртэл гарч ирсэн. За энэ бүгдийг цагтаа нар бол мэдж байгаа. Харин Брайс бол ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгээ цагтаа нар Брайстай ингээл амар найзууд юм шиг жүжиглээл чи ерөөсөө сэжигтэн биш ээ. Бид нар зүгээр л ажиллаа хийж байна. Заавал чамаас энэ хэдэн асуултуудыг асуухгүй бол болохгүй байна. Бас чи Бритнитэй цуг байсан юм чинь чиний бас ДНК биднэрт хэрэгтэй байна. Биднэрт өгөх үү гэд асуусан чинь Брайс болохоор шууд за тгийгээд зөвшөөрөөд ДНК-га өгчдөг. За цагтаа нар шуурхаагаар тэр ДНК-г лабораторид орж шинжилүүлээд хариуг авахд бол хэрэгэлсэн бэлгэвчин дээр мөн Бритнигийн хумсанд орох ДНК-тай бол 100% таарчсан. Бритнигийн хамгийн сайн найз нь бараг л одоо өөрийнхөө том ахаа гэж бодож явдаг, хүндэлж явдаг хүн нь Бритнийг бүр нэг өдөр ингэнч гэж бүр санаачгүй явсан баг. За цагтаа нар Брайсийг хийснийг бол мэдж байгаа. Тэгтээ дахин нэг удаа өөрөөс нь одоо хэрэгээ үлээх нүгэд байцаалт авъя гэж шийдээд Брайсаас хэрвээ чи Бритнид яг одоо нэг зүйл хэл гэвэл юу хэлэх вэ гэхэд Брайс өдөөс нь нөгөө амархан штэ хайртай шүү гэж хэлнэ гэсэн чинь мөрдөгч нь тэгвэл өөр юу хэлэх юм бэ гэсэн чинь Брайс өдөөс нь намайг уучлаарай энэ бүхэн надаас л боллоо гэж хэлнэ гэж хэлсэн. За тэгсэн чинь цагтаа нэмээд за над хариултаа надад дахиад нэг тайлбарлаад өгөөч гэсэн чинь Брайс би ийм юм болчихно гэж бодоогүй төсөөлөөчгүй өгөхөөс өмнө ганц харсан хүн нь би болохоор би өөрийгөө ингэ буруутгаад байна. Бритнигийн ээж нь өөрийгөө бити буруутгаарай гэсэн ч би өөрийгөө буруутгасаар л байна. Тэр өдөр зөндөө зүйлийг би өөрөөр хийх байсан гэж хариулсан.
За тэгээ цагтаа нар Bryce-аас чи Britney-тэй ямар нэгэн секси харьцаатай байсан уу гэхэд Bryce ингээ шууд үгүй гээл өстой тийм байхгүй бит хоёр ах дүүгээл харьцаатай штэ гэж хэлэхээр нь цагтаа асууж байгаа байхгүй. За тэгвэл яагаад хэрэгэлсэн бэлгэвчнээс чиний ДНК олцсон юм бэ гэхэд Bryce өдөөс нь Britney тэр өдөр над руу сонь сонон хараад хандраал сонь сонон ааш гаргаад исэн. Тэгээд бит хоёр үнсэлцээд байжсэн чинь Britney надад аман секс хийж өгөх үү гэж хэлсэн. Надад тэр нь амар сонин санагдсан ч гэсэн би зөвшөөрөөд бэлгэвчтэй хийсэн болохоор ДНК бэлгэвчин дээр үлдсэн байхаа гэж цагтаа нарт бол хариулсан. За тэгээд Britney чинь те X-ээсээ иймэрхүү төрлийн юм хийхгүй гэж салсан охин штэ. Тийм болохоор яаж ч утсан Bryce-тай бол тийм гэж байхгүй угаасаа л Bryce бодлоо ярьж байгаа. За тэгээд цагтаа нартай ярьж байхдаа Britney бит хоёр секс хийчээд гэж хэлснэ. Өө яана секс хийгээгүй штэ. Аман секс хийсэн гэж хэлж болох юм уу гэсэн чинь цагтаа нар амигийн дагуулаа тэг секс хийсэн гэж ярьчихгүй дөө гэсэн чинь яг секс хийсэн гэж үргэлжлүүлэн ярьсан. За цагтаа нар бодохдоо болохоор секс хийсэн гэдгээ санамсаргүй амнаасаа унгаацсан. Тэгснэ яана аман секс чи секс мөн билүү дэргээд булзааруулаад дандаа гэж бодсон. За тэгэж хэлчихэд дараа нь бит хоёр тийм зүйлүүдийг хийсэн ч гэсэн би Britney-г бол алаагүй. Ногоо машинтай, ковбой малгайтай залуу хурж ирээд Britney-г аваад явсан гэж гүрийсөөрлөөсөн. За тэгээд байцаалт өгөх тусам өөрийнхөө ингээл хэлсэн өгсөн мэдүүлгүүдийг өөрчилсөөр агаад сүүлдээ ногоо машинтай ковбойн нэрийг нь би мэднэ гэж хэлээд амьдардаг хотынхоо өөрийнхөө таньдаг нэг залуугийн нэрийг өгчдөг. Тэгсэн чинь цагтаа нар хүй чи тэгээд Britney хийн алсан гэдгийг нь мэдсээр байж ш бид нараас ийм хэрэгтэй мэдээлэл яагаад нуусан бэ гэсэн чинь хэлэх үггүй болоод өөрийнхөө үгэнд итүүлээд за тэгсэн Bryce дахиад хэлсэн мэдүүлгээ өөрчлөөд Britney бит хоёр секс хийчээд буцаж машинд ороод хэрэлдэж эхэлсэн. Юуны талаар хэрэлдсэн бэ гэхээр ах дүүгийн харьцаа, найзуудын харьцаа ерөөсөө байхгүй болчлоо гэд нэлээд хэрэлдээд бит хоёр машин зам дээр машиндаа явчихсан чинь Britney гинт машинаас өсөрч буусан. Би араас нь ерөөсөө яваагүй. Тэгэхэд л муу зүйл тохиолдсон юм байна л та гэсэн чинь цагтаа нар сүултээ бүр за чи тэ бидний оронд өөрийгөө тавиад бодтоо чиний өгж байгаа хариултууд биднэрт ингээд ихтгэлтэй юм шиг сонсогдож гинөө гэсэн чинь Bryce өдөөс нь за бараг тийм ингээд бараг л ер нь бол буруугаа хүлээсэн. Гэхдээ яг би буруутай Britney-г алсан гэж бол хэлээгүй. За ингээд 2020 оны 3 дугаар сарын 19-нд алга болоод 11 хоносны дараа Britney-гийн өхөлд Bryce-ыг буруутай гэж бол баривчилж авсан. За энийг сонссон найзууд болон гэрийнхэн нь бол үнэхээр их шоконд орсон ойлгомжтой. Бүр хамгийн сайн найз гэж итгэж явсан том ах гэж итгэж явсан хүн нь тийм хийсэн гэхээр за тэр дундаас хамгийн их шоконд орсон нь бол Britney-гийн гэрийнхэн тэр тусмаа ээж аав нь байсан. Хоёулаа Bryce-ыг бараг л хүүшигээ хайрладаг өдөр болгон гэрт нь бэж идэг байсан хүн нь 16 настай охиныг ингээд хүчиндээ талчна гэж төсөөлөжгүй бах. За ингээд хэрэг гарснаас 2 жилийн дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 9-нд Bryce өөрийгөө буруугүй гэж шүүгцэн. Одоо бүр тийм их нотлох баримт байхад чинь яахлаараа өөрийгөө буруугүй гэж шүүгдэг байна тий. За ингээд шүүх хурал 9 хоног үргэлжилсэн. Шүүхийн хугацаанд Bryce-ийн экс найз охин нь гэрчээр орж шүүхийн бүрэлдэхүүнд Bryce ингээд намайг хүсээгүй байхад 4 удаа баймалсан гэж хэлсэн сексийн дундуур. За тэгээд энэ мэдүүлэг нь шүүхэд бол бараг хэрэгсэхгүй болгочихсон. Яасан гэсэн чинь гэрчүүд ингээд хоорондоо бибинийхээ мэдүүлгийг сонсч үзэж болдгоо юм байна л та. Яагаад гэх юм бол сонсоод үзчих юм бол гэрчийн мэдүүлэгт нөлөөлнө гэд. За тэгсэн Bryce-ийн экс нь тэр өдөр өөр нэг гэрчийн ярьсан яриаг 5 минут бол сонссон. За тэрийг нь Bryce-ийн өгөөлөгчд нь сонсоод бүр эксийг нь гэрчээр орсныг хэрэгсэхгүй болох цаашлаад энэ нэрийг хэрэгсэхгүй болох гэсэн чинь шүүгч нь ингээд юу яриад байгаа юм бэ тийм байхгүйгээд Bryce-ийн шүүх хурал бол үргэлжилсэн. За угаасаа экс нь өөр гэрчийн өгсөн мэдүүлгийг ерөөсөө сүртэй ч юм сонсоогүй зүгээр цогц олдоход гадаа цаг агаар ямар байсан талаар тайлт сонссон болохоор энэ нь гэрчийн мэдүүлэгт бол нөлөөлөхгүй гэж үзсэн. За ингээд шүүх хурал дуусч Bryce насаар нь шоронд орох ялыг 46 жилийн дараа тэнцэнгээр гарч магадгүйгээр бол өгсөн. За шоронгоос хэрвээ гарах юм бол 66 настай да гарна.
За Bryce-ийн хувьд бол дахин дав заалцсан нөгөө X-ийн гэрчийн мэдүүлэг үтцсэн гэдээсэн тэгээ бас хангалттай нотлох бариунд байхгүй шүүгдсэн ч гэсэн энийг бол хэрэгсэхгүй болгосон. За тэгээд угаасаа хэрэгэлсэн бэлгэвч тэр чигээрээ Bryce-ийн ДНК бас Britney-ийн хумсан доор олдсон ДНК хүртэл бүгдээрээ 100% Bryce-ийн байхад чинь дахиж угаасаа дав заалтах хүсэлт гаргаад ч бүтэхгүй. За Britney-ийн ээж аав нь охиныгоо чандарлаад үнсийг нь морин ундаг байсан тал дээр цацаж орхисон. За тэгээд өнөөдрийнхөө хэргийг Britney-ийн талаар жоохон ирж байгаа дуусгая. За Britney охин бол 16 настай байсан. Дөнгөж сургуулаа дуусаад юу хийх үгээд баярлаад амьдралынхаа дараагийн алхмыг хийх гээд ижсэн. Хамтан тайртай, мөрөн ногдуртай, адал явдал дуртай охин харамсалтайгаар амнасаа өөрийнхөө хамгийн их итгэжсэн хүнд алдсан. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ дүргээд дуусгая. Өнөөдөр дуусгахаас өмнө нэг юм хэлэхэд урдны 7 хоногт би юу атсан байхгүй юу? Нэг дугаар тавьсан. Хэний ч сонсож байгаагүй Cult гэд. За тэр дугаарыг би нэг 3 байна уу 4-7 хоногийн өмнө апплод хийжсэн. Яагаад дахиад апплод хийсэн бэ гэхээр үзэлт нь айгүй бага байсан байхгүй юу? Тэгэхээр энэ хангалттай хүмүүс ерөөсөө үзээгүй юм байна да гэж бодоод дахиад хийсэн байхгүй юу? Тэгээд доор нууг нь бол би комментээр бичсэн шүү дээ. Энэ дугаар урд нь орж исэн. Тэгээд бүтэнсээ өдөр шинэ дугаар гарганаа гэд. За тэгээ бүтэнсээ өдөр шинэ дугаар гарганаа гэсэн чинь миний микрофон эвдрээд тэгээ шинэ микрофон захиад 2-3 хоног хүлээгээд оруулахсаар адил 4 өдөр нь болчлоо. Энэ 7 хоногийн дугаар гарах цаг нь болчлоо. Тийм болохоор хийж чадсангүй уучлаарай. За тэгээд энэ хүртэл сонссон та нартай баярлалаа. Дараа 7 хоногийнхоо дугаараар уулзъя. 좀 더 재선 줘